Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагнай аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагнай сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагнай. Хурдан мөр сонирхогч эрхэм үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг Тодмагнай цуврал ярилцлага Сүхбаатар аймгаас үргэлжлэн хурж байна. Бид энэ удаа хуучнаар Сэцэн хаан аймгийн ёс бэсийн хошуу буюу Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар агийн харьяат аймгийн алдарт байж Молмын Батөртөө уулзаж ярилцахаар хүрэлцэн ирээд байна. Анхаарлаа хандуулна уу. Таныг 19 настай байхад энэ нутгийн одоос нэртэй сайн байжд аавтай нь хадаг оржтой шав болгож байсан гэсэн юм сонирхолтой сайхан түүхийг та 8 жилийн өмнө уулзахдаа ярьжсэн. Тэгээ тэр түүхийг ахаад сонсомоор үзэгчтэй хурдан мөр сонирхогчтой хүргэмээр байна л да. 1975 оны тэр үйл явдлаас хайлаа ярилцлага эхлэе. За 75 онд манай Жинжаад Улмсан гэдэг хүнээс соёлын саарлаж байгаа. За тэрийг би морин тортойгоо тэр аваа. Тэгээд наад аав багшаалж байгаа. Тэн өндөр настай Бүнгийн Баатар гэдэг хүнээр хүнд шавар болж анх тэгээ морины гараг ахна гэлж илаа. Саарлазны удсан болохоор тэр Жинжаад Улмсан гэдэг хүн өгний одооний ээжтэй уулын хануудын зүтмийн хоолоозраг гэж уулын ламтны саарлууд гэдэг юм хөшөлтэй. Уулын гарлын саарлууд азраг байлаа. Соёлын саарлууд. Тэгээд огн багшаар мөр заалгаж өгүүлээд. Тэгээ нэг өдөр багштай очихвол хоёр гүгээ хөтлөөд азрага дагуулад багш минь богино шинд гэдэг газар байлаа. Аав тэрээ шүгэж заагаад дөрүүлээд моцорхолтой тавихад тавьчихсан. Би очсон чинь хоёр гэр байсан. Өндөр шараа бүхэн гадаа гараа зогсчихсон. Намайг хараагүй энэ азрагаал харж байсан юм билээ. За тэгээ аавд минь би чамайг нэг заа гэж хэлж ирснээс хойш нойр хөрсөнгүй. Эндүү муу юм идрүүлээд насны өгсөнд яв гэцүү юм болно да тэгж байсан. Тэгээ үрээ харж. Өвгөн одоо бас аавд нь очиод хүүгээ одоо таны морийн эрдэм шав болгоё гэхэлэр бас төдийлөн дуртай хүлээж аваагүй гэж нэр ярьж байсан юм тий. Бас нэлээ эргэлзэнгүү. Тий эргэлзэнгүй яах одооны хөөхд ер нь яван залах уу. Нойрмог болсон тэгж өсөл дэмэрхүүл юм ярьж байсан да. Тэгээд азрага минь харцаад. За азрагч одоо бол ийм азрагыг бол үйдэг юм аа гэдэг аавд минь хэлээ. Таны хөөхд бол залгооч. За хөөчийн үгэнд дарахгүй бол одоо нэг 5 хоног агаад аймаг руу 2 гүгийн өтлүүлээд азрагч явуулах юм чи. Үгэнд л орохгүй бол. Тэгээд аав минь явахдаа за миний хөө сонсоо биз одоо чиний өөрөө л мэд. Тэгээд азрага 2 гүгээ өтлөөд азрага аймаг гэртээ аваач гинөө чи одоо энэ замаа үргэлжлэн энэ багш сайн заалгаад уяаш болох чи өөрөө мэд. Тэгээд 7-8 хоног багш минь маргааш өглөөнөөс нь тэгээд азрага үйчэн ч өглөөнөөс нь гэлээ. Гусураа авчираад хөлс шараатай мөрөн дээр нэмнээ тавьдгуумаа. Шарааг нэрлэгж ийж. Нэмнээ тавьдаг юм. Өөрөө шарааг нэрлэж өгчлээ. 70 хэдтэй өвмөх шин. Тэгээ нэмнээ тавиад. Тэгээд тийм морийг ойрхон анхны өсөг ойрхон авдаг юм шүү. Зөөлхөө авдаг юм шүү. Тэгэл ирэх зөөлхөл ажил хийлгээд 4-5 хоног нэг богино дахил хийлгээд
азарган чадхаа урдл байх байлээ. Би ч одоо урдан мурдын сайн мэддэг ч. Ганцаарангийн л ажил хийгээд байсан. За урдан байна. Тэгээ аав манд өгч ирлээ. За. Гүчээ энэ одооны хөвгтүүд бол гайгүй жоохон үний үг сонсохтой хөвгт байна. Урмын үг наад би гадаа сууж байсан чинь гэртөө аав өгмөг шилжээ. Би дэрэнд гадаа сонсч урамшиж. Аав минь ч гэсэн дэрэнд за миний хөө багш чинь дэ гэж юм шүү. Улам л хичээ гэрээ гэж. Тэгээд өвдөө ер нь хэдэн цагт босдог байсан юм бэ? 5 цагт л. 5 цагт босоод 6 барай дэрлэг. Тавд авчрангуудаа тэгээд нэг цаг 30 минут иртээ зогсоо. Тэгээ услаа дэргэн. Тэгээ 2 цаг иртээ зогсоож байгаа. Тэгэл ажиллаа. 9 газар халаагүй байхад нь 8 ялдад л хийлгэж байсан та. Тэгээ орой тавихтаа бол 4 цаг ялд ихээр тавьдаг байсан. Тэгээд азаргаа үйдэг юм байна. Энэ гүмбулэг гэдэг газар сонгуул болоод. Тэр сонгуульд азаргаа өвгөн багштайгаа ирж уралдаад. Өвгөн багш минь тэр үед нэг жигдийн хөрмөр гэдэг нэг хурдан хөрмөр байсан. Тэр хөрмөртэй л хурдмөр юм лээ. Тэр хөрмөртэй л нэг оролдон дөрвөлгөн дээл гэж байна өвгөн багш. Тэгээд тэр азар их мөр хамт уралдах юм. Эсвэл хоёулаа азарган цагаал морин цагаал хоёр. Зөв харин тийм бах тийм ээ. Тэгээд бол тэр хөрмөртэй холбоотой ирдэг юм байна. Тэгээд сумын наадамд дагвар уятал эхэлсэндээ сумын наадамд сонгуулаас хойш нэг 10 хамгийн дараа болж байсан баг. Тэгээд 10 хамгийн дараа болж нэг 3 хоног өнжөөж гадлаа. Азаргаа тэгээд ажилтнаар болоо. 3-4 хүн савчингуудаа ганцаарангийн 5 хүн зовлааж аваа. Өвгөн багш чинь километр газар зогсооход. За. Азаргаадаа сунгах гэж байгаа. Үзүүр дээр 5 км-т нэг мөртөө хүн зогсооход. Өөрөө хамгийн хон үзүүрийг зогсоод. Би давж гээд 15-6 км дэрлээ. Ихэл хол сунгаж ийсэн. Ганцаарангийн. Би тэгээд эргүүлэл тавьчихсан. Тэгээ ирсэн чинь тэр 5 мөртөө хүнийг бол ирээд л өнгөрч байсан л гэж. Багш минь нэрэл их за. Аймгийн наадамд насны багшнд аймгийн наадмаас дадар зүүн хойш нэрэг болох юм байна. Тэгээд аавд минь ирж байсан. Ингээд тэгсэн чинь би тэгээд ярьж байхын сонсчод гараад аав минь ч одоо явлаа гэнэ гараад аавдаа хэлээ би суманд оролдноо. Гэлээ. Да манай найзууд мөр би ч гэсэн суманд аач найзууд сумынхаа наадамд чинь гаалаа. Аав минь гэсэн чи эргээд л ороод явчлаа. Эргэж ороод багштай ярьж байна. Хөө чинь сумын наадамд оролдно гэжлээ гээд байна. Гэж хэлж байна. Өвгөн багш маань нэг хэсэг дугайл суугаад байгаа шиг. Соож л ороод ирэл гэж байна. Одоо би ороод л ачилаа. Ороод очсон чинь усал нэг 5 минут дугайл суугаад байна. Тэгээд таал. За. Өвгөн аймгийн наадмын ил төрөө байсан юм даа. Сумын наадамд бол хол ирэн шүү юм яа. Энд дурган даа. Аймгийн наадамд нэг л морин соёл уралдана. Сумын наадамд бол морин соёл нь ч уралдахгүй юм даа гэж. Тэгж ийсэн. За яах вэ? Миний хөө айгуу жиг зөөлгөнтэй юм байна. Ер нь уяач болж магадгүй юм байна. За хөөгээ ирээдүг нь баднаа. За миний хөө сумын ханаад. Сумд хол төрүүлгэн шүү. Тэгээд нарийн мөнгөний дэвтэр 12 гол. За бичвэ. 7-нд сонгож авсан маргааш иглаа гарна гэж байсан. За маргааш ийм ажил хийн шүү. 8-нд ийм ажил. Түүнчээ гараад 20 км
10 км тэн дундтаарай. За тэгээ өглөөдөд нь цагт 7-8 км хөөсөлчөөр айл гэж байна. Тэгээд дэрийн хийлээ 9-нд ахаад цаашаа 10 км яваад 9 дуужинтаарай. За өглөө эрт тололт юм шиг л гэж байна. 9 дуужинтаа төлслөө 10-нд яг наад сумын баруун хойно 500 км газар очиад тэнд очиараа л гэж байна. 10-нд очиад орын тарлаарай. Өөрийнхөө унжгаа морины ингээл тарлаарай. 50-50-аад алдчих бол гэж байна. Өөрийнхөө унжгаа морины арилсан хэмжээнд тарлаа. Азрагчаатаа урагшаал хүрлээл бөөнсөн шивэрж тарлцглаа. Явчих гээл байна. За тэгээд хооллдог юм боллоо. Шин 10:30-50-аад nëглөө нэг 3 алдаад ирэх гэж байна. Дөрөв цаг жаахан гар хитүүлээ. Тэр зам бас яан гандуудаа авслалчиг байсан тэгж өглөө. Тэгээд 2 цаг 30 минут болж азрагч 10:30-50 азрагч 11:30 12:30 гээд сайхан уун дарагдаад нэг хэсэг босоогоор унтлаа 30 минут унтж байна. Тэгээд унтчихвал тэгээд сэрээд итлээ. Тэгээд лахаад нэг цаг эртээ амтангууд гэртээд өгч байна. Тэгээд гэртээд өнгөт нь хараал суугаад байлаа. Тэгээд босоод итлээ. Өвсний талгаа арай дээгүүр идэ. Арай энэ цад 90 цад жах шиг л байна. Тэгтээ цаг нь арай 30 минут ихтэй доттуул байсан. 30 минут болгоод бариндаа гэсэн чинь унтаж хасраад. Ахаад 40 минут илүү идүүлээ. Тэгээд азраа өглөө дүлэвэрээд ажиллаа. Саргатын голроо ирсэн чинь одоо миний дараагийн мөс гомбж гэдэг амтад тавьж ирээд. Ийм азрагыг хөрмөрний эзэлдэ. Сонгуульд авилээсэн. Ийм азрагыг хэн ингэж хаал өгөх гэсэн юм шиг. Чадахгүй бол наад дээр хүрээдэхгүй яасан юм байна. За энэ наад буул гэж байна. Буугаад 2 гүгээ наад өгөл гэж байна. Өглөө азрага ардсан дээр мордл гэж байна. 10 минут мордол зайд мордуулаад намайг өөрөө төрүүлээ шагшаалж гисэн. Тэр азраг нь юугаа баахтай. Өрдөө байж гэх за. Тэгээд гэж байна. За. Гоёроочлон оруулаад ирнэ баха. Уг нь хоолнод арай л хичээжтэй. Гоёроо тэгтээ оруулаад ирнэ. Л гэж байна. Гоёос хойш саргаж ирэх. Тэрнээс хойш асуудал нь харагдандаа л гэж байна дэргэмж үг. Аргагүй модуулж гисэн чинь гоёроо ганцаараа л ороод ирсэн. Ард нь ганц онгор азраг өнгөрмөр. Тэгээд гомь хойд дээр ирэл цогцчихсан. Тэгж л 5 арай чамайл орсон. Тэгсэн чинь дэрж өрнгийн маадуу дэрж гэдэг хүн дэрж онгуута. Тэгээд 5 байсны барсууны цаанаас орж онгуута баан чин гаргаад олон минут нэг тонгоос олон минут шууд татаалаа. Хоёр толмын 50 гутал готлож ивчсэн. Тэгээд бод автем цогтын голд ав мөн байжсэн. Тэгээд ав дээр мөн очиад заамаа. Сайн азрахтай болж дээ миний ангаа минь. Хөөчин ч гайгүй яж болох хинжтэй байна. Хөөч уурлж байгаа хаа. Тавдарсаа азрахыг би дотроо бол тэр үедээ бол ян төрүүлгнээсний нарай чамаа тавдаруулж орох гэж байхад нэг тань айргаас нь болчихдаг гэсэн чинь. 5-аас эхэлжмээр эхэлдүүмаа уяач 5-аас эхэлдүүмаа. 6-7-аас эхэлсэн морж урагсаа байдгээд 6-7 эхлээд тэгж оруулсан уяач бас уяа нэг дөртэй болдго юм гэж хэлээ. Тэгээд наад 10 төгрөг өчгээд намайг хүнсчээ. Тэгээд яваад өгчээсэн. Тэгээд таны азрагыг саарл азраг чинь татаа зургаалуулахлаар хэний азраг тавлах уу? Одоо тэр соёл 5-аар нь хэнийг орж исэн бэ? 5-аар нь энэ
будын хээрмөр гэж нэг хээрмөр орж ирсэн. Танаас сумын хуу. Манай сумын. Ингээд нэг л зуны нэг л одоо нэг сар юм уу одоо сарын л үйл явдал та яриад байна л да тийм ээ. Өрөөлөл зуны үеийн бэлтгэсэн. Гэхдээ маш олон одоо хэрвээ одоо анзаарсан сон бол олон чухал зүйлүүд ярих чинь. Тэгээд эхлээд тань тэр Бүрэнгийн Баатар гэж одоо албан ёсоор хадаг барьж очсон тэр багшийн талаар тодруулмаар байна л да. Автаа нь энэ нутгийн олон уяачтаас онцлог сонгосон бас учиртай л байсан баг тий. Тэр Баатар гэж хүн ер нь одоо ямархан хэмжээний нэр хүндтэй уяач байсан, ямар хурдан морьттой байсан. Автаа нь ер нь яагаад тэр олон уяачтаас тэр өвгнийг онцолж одоо бас таны багш болгосон юм болоо. Тэр үед одоо настай хамгийн их өндөр настай өвгөн байсан. Хамгийн өндөр настай. Тэр үед тэр өвгөн багшийг бол их л сайн уяач л гэж байсан. Өөрөө бол их олон хурдан морьтой хүн байсан үү тэр? Өөрөө олон хурдан морьтой хүн байсан гэсэн. Тэгээд тийм л өндөр настай өвгөн байсан. Их л ганц хоёр хүнд бас сайвруулах гэж очсон чинь тэгэд нүүсэн ч бас яахан би өөрөө тийм урдаа урдан морьтой тийм насны урдтай энэ бас тэр үедээ тэгж хэлээд өвгөн бол өөрөө нэг морь уяхаа болцсон байсан юм те таны саарлаа зэрэг ганцаар ингэ ажил хийгээд байсан гэлээ. Тий. Өөрөө л мал уяхгүй өндөр настай болчихсон одоо. Тийм өвгөн байсан тэгээд мал уян гэж яахгүй одоо. Танаа нутагт энэ одоо багшаа барилдахдаа ялангуяа энэ морь уях тухайд бол бас ийм хадаг өрж очдог юм ёс байна уу? Энэ хэр олон давтагдсан түүх болоо? Мэдгүй аапман хаддаг өрж очиад л үгүй минь уяаны эрдэм заа. Өөдөн уяаны эрдэм заа үгүй минь уяаш болгож танд л ирлээ гэж хаддаг өрж очижсэн. Магш тэрийн за үгүй сайн чигээрээ гэж хэлээрээ дээ. Би яах мэдлээ чаддаг доосон өөрийнхөө жах мэддэг зааж өгье даа л гэж. Тэгж л багш юм. Тэгээ Баатаргоо ярихдаа одоо сонгохдоо бол уях морин хэр хурдан байна. Унах уях уяач нь одоо хэр сэргийг хөдөлмөрч хичээнгүй байна гэдгийг л гол үзүүлэлт болсон байна. Гол үзүүлэлт. За энэ хөдөлмөрч хүний морил давхиддаг юм шүү. Унтаа хүний морил давхна гэж байдаг. Тэр уяач хүнд бол хамгийн түрүүнийх одоо тэр нойрон сэргийг багтах байсан. Тэгээ танаа хөлтөл нойронд гайгүй юм гэсэн та гэтэл тэр урт уяанаас уралт өдрийн хоол гэж эдхэн минутын л одоо нойр автал ингээд бүтэн хэдэн байраар хурж байгаа түүх газрыг хол төрүүлнэ гэж өвгөн. Хол төрүүлнэ л гэж байсан юм да. Өвгөн тэгээ тэр айхтар одоо азрыг хараад тэр хэдхэн хоногт уяаг нь тэгж айхтар нарийн зааж өгж явахт бол тэр хоол ирэх тухайд бол өвгөн алдаагүй л байсан баг. Алдаагүй л байгаа юм л да тий. Тэр өдөө битүүр үрээвэсэн. Урдан даах шүтлэндээ даагандаа нэг сайхан сургаад нэг тавд орсон юм уу. Тэрнээс хойш уягдаагүй. Шүтлэн хязаалан уягдаагүй. Битүү шугал саялан үргэлээ. Саял азаргалаа. Хараад л энэ урд юм байна. Энэ бол битүү байна. Иржсэн да. Танд одоо жишээл мэдээж одоо наадмын статусын тухайд буюу одоо цар хэмжээний хүрээний тухайд үзэх юм бол мэдээж аймгийн наадам том. Тий. Одоо энийг хийн ч харсан ойлгоно. Гэтэл та яагаад тэр жил одоо сумын наадамд оролдмоор байсан юм бэ? Үеийнхэнд одоо хэр уяаж үеийнхэндээ л уяаж болохгүй. Уяаж болсон харуулах л гэж. Тэрнээс биш аймгийн наадамд азраг төрүүлэх нь сонирн биш үү? Сонирн биш л байсан байхгүй. Яг 19 настай тийм л үеийнхэндээ л одоо нэг уяаж болсон. Одоо морь өвчсөн одоо анхаар эр болсон л гэж харуулах л гэж. Тийм том багшаа дээр төрүүлнэ гэж хэлж байхад нь автаа давтаа яхан үнээр хэд аймгийн наадмаар яах юм ирж байсан байхаа тэрэнд одоо сумдаа л ачвал болно одоо уяаж болчихсон тэгээд та айлын хэд хүүхэд юм бэ? Айлын уган жоох ирэх талдаа хүүхэд байсан уу? Ер нь айлын угнууд чинь жоохон ажил талтай л байдаг юм шиг юм. Аав одоо их таны одоо хүсэл эрмэлзлийг хүндэтгээ тэр одоо багш тийм морь уях багш хайж олоод дээрэс нь бас тэр одоо ахмад хүн дээр очиж тэр үед бол одоо нөгөө ахмад хүн ялангуяа одоо хүндтгэж байгаа хүнийхээ өмнөөс бас тэр хүнийхээ хэлж ярьж байсныг зөрөөд одоо хүн маань суманд оролдоно гинэ гэ тэр хүн урдаас нь хамгийн наадмын төрөө ярьж хахад тэгээд очиод хэлнэ гэдэг бас одоо зоригч гэдэг юм уу асуудал байгаа шээ. Тэгэхээр аав бол таны хүсэл эрмэлзлийг илүү хүндэтгээд бас хүмүүний дуран дээр байгаа юм гэсэн. Тэг чи наадмын л одоо аав хүний л одоо тийм. Би ч одоо дээр
надаас шиг нөө эрэгтэй эмэгтэй хоёр нэмт гэсэн бас тэгээд арай эрхэн нэг байх уу. Тэгээд тэрийг л аав минь тэгээд бас тэгж л бодсон байх гэж яа. Тэгж л хараад багшаадаа гэж хэлдээгөө аав минь авчиж эргэж яваад л хүү ингээд байна. Батарваад. Гэтэл дугаарсан өвгөн багш. Өвгөн бол ер нь жоохон дургуул байсан байна. Дургүй дугаар суугалаа нэг 5-10 минут өтөө ердөө тамга татаа дугаар суугаад хэлсэн. Тэгээд за та нөгөө төрүүлэх азарганы хоолыг ихтүүлчлээ. Тэгээд явж исэн тэр одоо замд таарчаад тэгэхээр энэ таны ярианаас энэ нутгийн уяачид одоо ямар одоо морь шинжих уяах тухайд ямар эрдэмтэй вэ? За жудаг ёсны тухайд бас одоо ямар мундаг хүмүүс байсан юм бэ гэдгийг харж болохоор юм. Тэр хүн өөрөө бас сайн соёлонтой тий. Сайн соёлонтой. Таныг замданд осч аваад чи энэний хоолыг ингэж өгч өгдөг гэд бодвол бас тэр хүн хооронд засгай таныг мордуулаад тойруулаад байсан тий. Тэгэхээр тэр уяачийн жудаг гэдэг зүйл бас харагдаад байгаа юм л да. Тэр гомжоо гэж хүн бас энэ нутагтаа ямар ханэр хүндтэй ямар хурдан адуутай хүн байсан юм бэл. Ер нь 3-4 үеэрээ авиа шарвын гомжоо гэж аав шарав гэдэг нь улсын наадамд 51 онд 2 очиж 2-3 хайрыг авч байсан. Манай нутгийн бүр удамтай 2-3 үеэр удамтай хөрттэй алилаа. Тэр шарав гэдэг нь хэлээ. Авиа шарвын гомжоо гэж. Тийм юм байсан та. Тэг хөрөн морин төрүүлснэ тэгэхээр жил. Хөрөн морин 3 торсон шүү дээ. Оо тийм үү. Ямар одоо морь төрүүлсэн бэ тэр? Тэгсэн чинь зүүн чигээс 3 чигээс 2 хонгормор их хурдмор тэр хоёрыг саарл хазаагаараа гэтлүүлээ. Саарл хазаагаас суулгаад дараа нь хүрээ миний хөрмөр арай эрэхтэй үл барьж гарахгүй байх. За саарл хазааг хөтлөөл гарч байгаа. Тэгэхээр энэ хоёр бол саарл хазааг говьроо орж итэр хөтлчих гэдэг. Энэ хоёрыг суулгацсан. Тэгээд миний хөрмөр эсвэл тэр чигээрээ саарл хазааг хүрээ дэрнэ. Эсвэл хөрмөр тэр хоёр солонгоо хөрмөр саарл хазаагн дээр ирж чадахгүй юу? За тэгж л хоёулаа орно гэж байсан дээр. Тэгсэн чинь саарл хазааг нь аалын хөтөлөө тэгээд хөрмөр нөгөө хоёр хонгормор нь энэ говьроор болоод нөгөө хоёр хонгормор нь бас нэг нь дөрүүлээд хөрмөр нэг нь тэгээд хөрмөр нь 3 төрчихсөн. Бас нөгөө хоёр нь ч гэсэн сайн л адуу нэг. Сайн ордмор 3 чиг манай Сквадрын зүүн бригадын 2 ордмор. Тэрнтэй л ордон бас ингээд сумандаа болохоор багийнх нь манай энэ нутгийнх нь. Нэг юмар, хоёр юмар, 5 юмар. Сумандаа болохоор баглаад одоо бас мөр гэдэг чинь тэгээд манай баг төдөө хэрэг төдөн төр авлаа маа. Тэн төдөн төр болоо тэгж л ярьж байгаа. Одоо ч гэсэн тиймэрхүүлээд. За тэгээд та бол өвгөн бол их хол төрүүлнэ гэсэн азаргыг айрагдуулж исэн чинь баадуударж гоо айргаас нь мулталцсан. Тэгээд тэрний дараа бол мэдээж одоо өвгөн одоо Баатаргоо дээр очихол ёстой болж таарна шүү дээ. Тэгээд ер нь өвгөн одоо юу гэж хэлсэн бэ тэр үед сайн адууг балаллаа гэж зэмлэх юм уу? Аль эсвэл за одоо яах вэ? Нэгэн тулсан үйл явдал гэдэг юм уу? Ер нь одоо би бол ачаад айгаад одоо аап минь ачаад одоо ингэж за яах одоо өгнө. За яах вэ гэсэн. Миний одоо өгнө. Ганцны нойр одоо даасангүй дээ л гэсэнтэй. Нөгөө 30 минутын хаалда нойр даахгүй л унтаад өгдөг юм байна да. За одоо яах вэ өнгөрсөн юм. Тэгээд аавд тэгж хэлсэн гэсэн. Тэр наадам танд их олон зүйлийг сургасан баг. Маш том сургамж болсон баг тийм ээ. Тэний их том сургамж болсон л да. Тэгээд оржигддаг бүрэн мал оржигдэнтэй гэж хэлээ. Тийм байдаг шүү. Ийм одоо ийм азартай боллаа сайн яаж болохоор өвгөн багш минь нэгсэн одоо надад бүгдээгээ хэлчихсэн. Би ингэж алдлаа гэдгийг бас тийм газар ер нь явах шинэ хоолны газрыг сайн хинжиж байна. Тэгшхэн газар амаараа идүүлдэг юм шиг.
Дэлтгий газар маань ард дээр мань хоол өгдөг юм шүү. Наадмыгаа дэнжийг харуулж байж хоололж байна. Дээр нь тэгэл бүхэл юм багшилж ийсэн л да. Тэр бүр Баатар гэдэг хүний тухайд одоо бас яг тань заа сургажсэн саяны мэтчлэн өөр одоо санаандаа нь үлдсэн энэ залуучууд уяашчид сургамж болох зүйлүүдээс нь бас хуваалцаач та. Тийм тэгээд одоо тэр манай омжуу багш энээг жигжид гээд дэнкэр жигжид гээд энэ тэр тэгээ би 2 жил 3 жил маар харигдлаа тэр нутгийн хөгжүүл бол намайг миний хувьд нутаг орны нэргээр энэ сумандаа очих юм бол манай энэ төлөв хөгжүүл. Тэгээд энэ баг өөр багийн хөгжүүл энэ за миний уусаа яаж болж байгаа. Урам аюуг. За ингэ тийм шүү. Энэ марыг ингэ шүү. Нарны тарин шүү. Өглөө мартахта. Зарим хөгжүүл энэ тэр нарны тарин. Нарны тарин гэж ямар тарин үйд юм бэ? Осоржин маали санцаалаа. Уммар займам сууха. Энэ тариныг өглөө март нэг морь мартуулахтаа хэлж байгаа. Өглөө нар гарахыг сайн харж байгаа. Тэгэл захирна. Зарим нь бол за өнөөдөр морьчи сайн байна. Өнөөдөр энэ морьтой л жиний морь оруултан шүү. Чи арай цуг гаргасангүй арай урд нь гаргачихлаа. Цуг гаргаад энтэй ханилуулад байгаарай. Ер нь бол танай нутгийнхаа одоо морь уух тухайд, вэний арга барилын тухайд бол харамгүй хуваалцдаг хүмүүс байна тийм ээ? Тийм харамгүй одоо тэгээд залуучууд бол харамгүй хуваалцаж хэлж байгаа. За миний хот. Сайн тал байна шүү. Энэ баг агийнх биш 3 дугаар багийнх өдөр 2 дугаар манай сум өвгөн одоо бурхан болсон багш нарын төлөө уяач нарын төлөө бүгд л надад хэлж өгч байсан. За миний өнөөдөр морж энэ мөртөө авралтын шүү. За чи дөрөнд нь гаргачихлаа. Саар лазаргуул сайн адуу байсан юм байна. Өвгөн тогтсон байхаг утгад. Тэрнээс хойш тэр жил бол одоо зургаалчлаа штэ. Түүнээс хойш юу яаж тавхсан юм бэ? Тэр адууны эд шидийг ер нь үзэж чадсан уу та? Тэгээд 8 настай 78 онд гомбч багшаараа уйлаад. Өвөл 76 77 онд нь та эзгүй. Тэгээд тэр жилүүдэд уяаг юм уу? Уяагүй. Унжсан. Унжсан. Тэгээд 78 онд өвөл гомбч багшаараа уйлаад. Өвөл өөрөө нэг өвөл мөр тэгж ундаг тэг мөрний ордог гэж гаргадаг гэдэг өвгөн багшаараас нь тэгээд жоо унж угаад. Тэгсэн чинь гомбч багш аавд саарлаа зэрэг чинь би одоо өвлийн том оролтоолоо гарна гэнэ. Би өвийн гэдэг. Батрыг азартайгаа өнөр явуулчих гэдэг. Тэгээд би очиад тэгээд цааваа. Тэгээд өвөл дээр саарлаа зэрэг гомбч багш минь уу яа. Нэг далаа дотроо морцсон байх. 3 сарын 1 намын баяр гэдэг. Тэгээд найл дээр энэ сумын наахын найл дээр зурулсан. Асхтын махурээд гэдэг том мундаг яаж ирчихсэн. Нэг улаазрагны. Тэгээд улаазрагны. За азраг танаагнаас найлд оройхон боо. Аахаа хөвчүүл би тэр хаалганы тань зоож яасан. Нэг өндөр гөхөглөм. Азраг танаахан өртөлтвэ. Миний улаазрагны 3 азраг ирсэн. Асхтын дээр өвгөн. Тэгэж ярьж байсан. Тэгсэн чинь манай багш тэр багны яг зөвхөн арай дээх. Тэгээд хойдлынхны хөгжүүл тэгэл азраг манай асхтын 3 азраг ирсэн. Миний улаазрагны тэгэл. Асхтын нэгдлийн дараа эмбэлээд тэрний хээр азар миний улаазраг би үлж ирсэн. Тэгээд гараад тэгсэн чинь манай гомч багш гараад л явчихлаа. Нөөр нь жоохон алс игээд. Би дагаад ларлаа. Тэгсэн чинь гарангуутаа тэгчихсэн. За өндөр настай юм да. Энэ хэн гэдэг хүн бэ лээс. Асхтны махрээд гэдэг байячаа. За маргаадр хэнийх нь ирэх нь харна да. Манай гомч багш тэгжсэн. Тэгээд оройн азрага байсан аавд минь замаргаш
Яхан стахан тэрийг их цастай хүлээсэн. Айгүй тэрэг авчираарэ. Холхон дөрүүлгэн шив. Таапан орой 8 яваад. Манай хаймгийн төв дээр бас манай өглөө нэг 52 хин л машин байсан л да. 52 өглөө л үрээ азар мартаа мөн. Дараагсан чинь чи эндээ сууж азар мартлаа нэг жартлаад азрал мартлаа. Аавын амжирсан машинд л өмж багсуугаад. Тэгээд явдсан байна. За холхон дөрөв гинэ л гэж мартаа эмэлхтэй л гэж л оройн хэлж байсан. Тэгээд дагаад л машинтай дагаад өмж багсаа. Азан эргээд яг газрын талд л машинтайгаа хүлээж ирсэн юм лээ. Тэгвэл заарлаа зам цараа. Тэгээ ажуугаар нэвэр арай засан баг байсан юм уу. Ажуугаар нэвэр 50 хуулаагүй шүү. Гар хөдлөнгөө 50 юм шиг ганцаараа л яваад байсан. Тэгснэ их өөд байдгийг. Тэрнийг засан дана машин явдгаа суугаад. Нөгөө хүүхэд нь тавьдгаа. Тэгээд л мэдээ нэг өндөр дүүр гарч ирдэг. Ганцхан дугаараа дэрлээ л гэсэн. Гарч ирэнгүүтээ жоохон тонгомор бол баранцаа хадуураад тахиж ирдэг. Нөгөө машин байдгүй. Тэгсэсний хүүхэд арай чамаа харуулаад л. Арай чамаа харуулаад л. Эргээд жоох урагш явж яснаа л эргээд зүүнчээ гараад. Тэгээд эргээд зүүнчээ гарчсан чинь тэр зүүн дээр нэг наад муцг гэдэг 2 мөртөө хүүхэд хүн явж байсан. Тэр хоёр манай нутгийн нэг 2 хүн байсан. Тэр хоёроо хамдаад нэг оруулж ягаад. Яагаад тавихгүй байгаа юм бэ? Гэдэг тэгсэн. Намайг ирэхээс нь бичиж тавиарэ гэсэн. На машин байхгүй засан суурчихсан. Одоо 50 гэсэн. Тэгээд нэг хээр азрын тэр урд нь гарчихсан. Тэгээд урд нь гараад тэгэл араас нь тавиад танаа 500 мөртэй эртээ газар л төрүүлсэлтэй цаарлаа. Тэгээ асхтан 3 газар аман хүзүү 3 4 гэж хараад. Тэгээ манай сумын энэ хараа гэдэг хүний хана газар тавуулж байсан. Тэгээд төрүүлэгч байсан юм да. Манай хүмүүс багшаалаа. Уралдааны дараач гэдэг юм уу морь цоллох одоо тэр үеэр нь махураад гоцоо таарж ирсэн болов? Гэхдээ та яах вэ? Тэгээ бас тэр манай гомж багшаас нэлээд ахмад хүн дүнтэй юу ярих вэ? Ер нь бол тэгж ярьдаг мал гэж байсан болоод нь да. Бэн овгонд юу хэлэхэд тань хэлчихмээр санагдлаа. Тэгээд гарангуутал орон тэгж л байсан л да. Доод нь ясан. Өгнө Ам арай төрөгдээд байна тий? Ам арай төрөгдээд байна да өгнө. Маргадар харнаа та. Холхон дөрүүлгэнэ л. Сайхан жууяатай уяа уяанда бол. Сарлцсан сарай л дутуу уяатай байна л гэж л өөрөө бол жийсэн юм шиг л дээ. Та ингээд ярагтан сонсоод байхлаар их сайн уяач нарт шаварч их сайн хүмүүсээс уян эрдэм суралцж иж л дээ. Тэгээд Баяр наадмын цуваагт амжилтын цуваагчнууд 1987 оноос эхэлсэн байсан тийм ээ 13 жил завсар бүгсэн тий. Тэгэхээр бас 78 оноос за 78 онд багшаар 78 онд тэгээд багшаар өмж багшаар ийлээ саарлаа тэгээд суманд уралдаад. Суманд уралдаад суманд ам үзүүлээд. Өвлөн төрүүлгээ 100 ам үзүүлчихсэн тийм ээ. Төрүүлгэн л гэж яасан тэгээд ам үзүүлсэн. Саарлазны төл нэг шүдлүүрээ бол би уухгүй. Үрээгээ чи өөрөө уу. Азрыг чинь л ууна. Саарлазны анхны төл. Тэгээд би сумын төрүүлэх үрээгээ чинь л уухгүй. Өмж багш. Би одоо өгөн багшаа заамраар уяатай идэг. Богино дахилд төхөрөөдтэй сонглоо холбоотой ирдэг юм аа. Их тахилд цээж өнгөлөд ирдэг наа миний өсвөрээ. Тэгэнгүүт бомж багш. За. Одоо би
авнаа л гэдэг. Тэгээ тийм дээр үе манайхны нутгийн тийм их үеэс нь бол за одоо жаахгүй. За хоёулангийн олоотой дөрвөлг нээл гэсэн. Тэгээ тэр даагандаа нэг 3 төрүүлж гисэн госрон ленчийн саарлалзан гэдэг нэг шийдлүүрээ гэсэн. Тэрнтэй тэрийг энэ хоёроо бариулж байгаа хоёулангийн дөрвөлг нээл гэдэг юм байна. Тэрнээс хойш бол миний дэргэмж багшил хоолмод ажил мэжлийн байсан. Би одоо юу хийх юм? Одоо би өөрөө бас хийх л байсан байх л да. Тэгтээ бороотлох байсан юм зөвтөлөх байсан юм байдаг. За одоо би энэ хоёрыг аваад. Тэгэл аваад. Тэгээ сумын наадамд хоёулаа мартсан байна. Саарлүрэн. Тэр саарлүрээтэй хүрэлтэн байл. Тэгээ хөрүүрээ хөөхтэй очив. Тэгээ тэр миний зэглүрээ нөгөө саарлүрээтэй чинь олбот ирээд. Тэгээ сумна жоохон хөөхд онолч гэсэн чинь гаргаж чадахгүйсаа бод амууцууд болж ирсэн. Тэгээд аав намуу зүудэд төлнө мууцуудаа за саарлазрны тэгж л хэлсэн л дээ. Тэг сонгоснаас хойш миний тэр өмж багшил тийм халуутай. Тэгээд иймэрхүү иймэрхүү сүрэг иймэрхүү хоол ингэдэг юм байна. Иймэрхүү хүчтэй иймэрхүү хоол өгдөг юм байна. Тэгэл бас өөрөө жоон дуртай болохоор хараад ингэж идүүлдэг юм байна. Тэгж л тэр болгоноос жоохон юм л да. Тэгээд өөрөө хараад ижлэлсэн. Тэгээд 79-нд заарлазар мөнөр уягдаад өлөн очсон. Тэгээ 80 онд уяаг 81-ноос уяад. Тэгээ 82 онд Саарлазрны анхны тэр зэглүүрээ 78 онд амаас 82-нд бас нэг саарл залмаар. Саарлазрны төлөв. Саарлазрны төлөв. Тэрийг 82 өөрөө гардаж яа. Сумдаа төрүүлгээд. За тэгээ сумд залмаар төрүүлгсэн юм. Одоо л саглаад байна. Тэр үед л өөрөө гардаад. Тий. Өөрөө 82 онд гэж гардаад. Адаас морин амархан юм байна шүү дээ. Морин гэдэг. Хоёр сайн багшаагаад иймэрхүү тэдний уяамаа өмч багшийн модыг яадаг гэж яхан дандаа хэрэг төрөвж байгааг харчихсаад энэ шиг амархан байдгүй юм байна. Нэг бат 82-нд залмараа орой гардаж яа төрүүлгээд унааш нь одоо манай Хатарайгийн аймгийн алдарт байж Дөржин Батцуур гэж 10 настай аймгийн алдарт байж одоо миний залмараа өмжсэн төв. Тэгээд 82-нд төрүүлэгч гэсэн. Тэгээд 83 онд гоцроод. Юу ч байдгүй, модч байдгүй, баг тэр гошууны говийн урд дээр гошууны тэндээс авлаа. 84 онд тэндээс авлаа. 85 онд 4 жил гоцрлаа та. Юун дээр налдаад байсан байдгийн би одоо эргээд бодвол. Тэгээд одоо ер нь заалгачсан хэрнээл одоо улам ганган болох гээд байсан юм хоолундын дээр нь их алж байсан. За ер нь одоо тамир тэнкэгийн ч бас тааруулж мэдэхгүй. Тамир тэнкэгийн дутаач гадж байсан. Тэгээ янз бүр юм байсан. Тэгээд 4 жил гоцорчаад. Морийнх нь бас тийм ч амархан зүг биш юм байна гэж ойлгож байгаа. За ер нь ч одоо ганцхан морил дөрөвлөх гэл тийм өвдөө юм байл бай. За 5 жил болов одоо. За болий даа. Жаахан шантрах маягийн дарсан байна тий. Шантрах тий. Тэгээд 5 жил 83, 84, 85, 86 гээд 5 дахь жил 87 онд одоо 5 жил болоод жил одоо гоцрох юм бол одоо морь яа яах болий. Барахгүй байна. Энд чинь бас дуртай хүний идэгч ажил биш юм байна. Тийм үнээр заалгачаад
5 жил газар. Ийм мөрийг нөгөө заалмаар уяад л байгаа шүү дээ. Гоцрогоод л байгаа. Сая залан төрүүлэгч гэдэг. Саялан гоцроогч. Гавчиг гоцроогч тэгээд өөр бас нөгөө өдрөн гоцроогоод л басаар л цэцнийхаа дээр. Тэгээд одоо тэгээд 87 онтой залгаад энэ бүдүүмөр ижил муужууд тэгээд л ихсэн дээ. Тэгэл завсаргүй 13. Тэгээд 13 жил 99 хүртэл тагт. Асмаар Тэгэхээр одоо уяач хүн бол хожигдчихэж, алдчихэж тэгээд л одоо тэрнээсээ суралцаж сайн уяач болж байна. одоо тэгж л их алддаг гэж одоо нэг уяагаар яад одоо мөр болгоны шин 100 болгоны уяа нь өөр болчихдаг, өв сургамал нь өөр болчихдаг. Одоо тэр мэрийг мэдэхгүй л одоо нэг л одоо багцаагаал уяад өгдөглээд санаад. Тэгээд дөрүүлсэн юм чинь тэгж л дөрүүлнэ гэж бодоод байдаг. Тийм л юм билээ л дээ. Тэр будам морь одоо ямар удамтай хадав вэ? Саар лазрын итэл шүү дээ. Ер нь та тэр саар лазрах түүний төлөвлөөр л наадж ирсэн байна тийм ээ. Саар лазрын итэл шүү дээ. Тэр хоёр өдөн аймагт дөрүүлдэг. Саар морьч 82 онд залан дөрүүлдэг. Удам морь нэг дүүмэр. Тэр хоёр өдөн чинь тэр саар лазрын төлөвлөд. 87 88 он чинь та хоёр их насны мөрөө наацсан байсан тийм. 89 онд аймагт хоёулангийн аваачаад нэг дөрүүлэг нэг амуу үзүүлээд. Суманд урд жил нэг амууд үзүүлээд. Тэр буудан морч явах нь 3 жил дараа л амууд үзчих юм байна. Суманд хоёр аймагт нэг. Тод Магна аппликейшн 12 жилийн түүхтэй Тод Магна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тод Магна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ойг хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тод Магна. Та ингээд их насны морь бол одоо уяач өмнөд амжилтын өмнөд гэж. Дээрээс нь одоо уяачийн эрдмийг жинхэнэ шалгадаг их насны морь юмаа гэж ярьдаг. Үзэгч хамгийн шимтэн нэлдэг. Тэгээд дараа аймгийнхаа баяр наадамд очиод их насны морь түрүү хамаа үзүү буюу дараагаар нь оруулж энэ цаг баяр бичиг таны аав, таныг одоо суйны эрдэм сургасан багш нартаа нь ер нь харсан болов. Танд урмын ямар үг хэлжсэн болов? Аав ээж минь байсан, аав ээжийн минь найзууд байсан. Ивэжэд зэрэгтэл байсан. Халзан сумын улсын алдартай яш Монголцаагаа энэ үеийнх нь өгдүүлээд. За малмаа. Ганц морь бол дөрвөл энэ дуртай өдрөө дөрвөлгдөг юм шүү. Нэг газрын хоёр өдөөмөр аймгийн дэнжин дээр оруулна гэдэг чинь Амарын биш шүү, тийм ээ? Энэ ховор тохиолдол шүү энэ. Миний одоо дээшээ сууд наашир үнсээ. Дээшээ бүгдээрэнд нь үнсүүлж байл. Аав ээж минь их баярлж байла. Манай аавын дэрчээ дээр хоёр өдөөмөр оруулна гэдэг чинь. Нэгийн дөрүүлээд нэгийг ам хожуулна гэдэг чинь бас энэ. Нэг хүн энэ ховор тохиолдол. Нэг морийг бол Монголцаагаа тэгжсэн. Нэг морь дуртай дөрүүлэглэвэл дөрүүлэх шүү дээ. Тийм удамтай гэхэлтэй тийм. Сайн өдөөмөрийг үл энэ хаант дөрүүлдэг гэдэг. Тэгэж Монголцаагаа тэгж хэлж байла. Саар лазрыг яагаад. Тэгээс үлд нь 90 онд би хар лазрыг аваад. Саар лазрынхаа гүнүүдийг төлгөөнүүдийг тавиад. Тэгээд тэр хаанаас авсан бэ тэр хар лазрыг? Халзан энэ Жамин ширват тол гэж. Срэтрийн Жамин ширват бахан тийм. Жамин ширват тоо тэгээд тэрний тэр Жамин ширвагаас сүхчирэг далзангийн сүхчирэг асхтын сүхчирэг гэдэг хүн буугаад зэрэг аваад. Тэрний тойл наар зэрэг аваад. Тэр харазрыг 90 онд 90 оны хавралаа. Тэр манай энэ дүү
ангамжид нэр хийж байсан. Тэгээ ангамжид нэр хийж байхдаа аймгийн эрүүлийн хамгаалах газрын ерөнхий нэг захын гөлгөө гэдэг дүүтэй минь 12 сард ангамжид дээр тооцоо нийлнэ гэж ачаад манай энэ дүү загвалгаа ханаг азраг сайн удамтай азраг олж өгнө гэдэгсэн. Тэгсэн чинь гөлгаа юу ярьж байгаа. Ах нэг сайн азрагтай болчиход байна. Уулын орын дундгийн ном хоолын төл сайн азрагтай болж байна. Ахыг нь хараад зэрэг байна. Энэ жил гавчиг азраг. Энэ хүчрэг мугазрны төл. Гэдэгс. Тэгсэн чинь манай энд тэгвэл хүчрэг мугазрны төл би аавь. Юу та яаж их юм гэсэн. Саар лазныхаа тойлныг хязгаарлуураа өгчөөрэй. Тэгээд ахын чинь нэг 72 их муу байна. Аккумуляторгүй болчиход байна. Манай дөө одоо ангамжийн газрын автын сэлэг бинээрээ. Ахтаа нэг аккумулятор өгчих гээд. Тэгээд манай энэ дөө аккумуляторын цаашин дээрээс аккумулятор өгөнгөт. Тэгээд битүү 8 хийгээд. 12 сард. Тэгээд 4 сард авчирдаг юм аа. 16. Тэгээд сүхжрээ дууны сүхж өвнөр уйлаад аймагт соёлын 10 хэд орсон юм аа. Хязаалан нөрөн хэд орсон. Өвгөн хоолын манай эцгийнх нь хоолыг өгöd байх шиг байна шүү. Чи нэг хоолыг гасч үзэрэгдэг юм байна. За. Тэгэл гөлгаахна гэж хэлж явсан. Тэгээд хавар азргаа авчирдаг юм байна. Азргаа авчирчаад 2 гоо хураалгаад байж байсан чинь би тэр үед нь багийн хаагнт хийжсэн. Манай нутгийн вандаг намсраа гэдэг үг байдаг. Анаас азраг авчирсан гэвэл азрагч нь харъя гэж байна. Будааг бол шахаа ирлээ гэдэг. Тэгээд азраг хард. Би дөнгөт нь яваад би авэдрийгээд 2 гүн шидэртэй 2 гүн дуулаа хүрээдэрлээ. Өвгөн гарч харж байгаа. Наадах чинь Сэдэнгэвч адууны хоолгүй давхдаг нь байна шүү гэж шүү. За. Хоолготой давхдаг нь байна. Хоолгүй ихтүүлээд ээж хоолын тий. Хоолгүй манай энэ нутгийн өвгөн тавьж хэлж байгаа юм. Ийм дээ юм. Тэгээд одоо эргэж очиад гөлгийнхаас асуулаа. Энэ их нь хаанах бай гэсэн чинь. Өвн танай сумын базар гордогийн бодонгүй буудаазрын төл шүтэн. Надаар чинь. Тэгэхээр л тэр өвгөн сумынхаа Сэдэн өвчтөрний хараад дууны хоолтой хоолгүй тавьдаг энэ байдчихсан. Би тэнгуутан тэр өвгөнд тэглээ. Эзэн тэгээд байгаа маа. Хоолгүй тавьдаг. Юм би хоолын жоохон баггүй тавьлаа. Тэгсэн чинь нөгөө өвгөн чинь тэгж. За чи азраг алчих ба. Азраг алчих. Би худал хэлсэн юм шүү гэж шүү. За. Энэ манай нутгийн би худал хэлсэн юм чи азраг алчих. За нэгэн тийм 2 хүнээс хоолыг баг дахин гэдэг энэ сонсчихсон. Тэгээ сумын наад тэгээ ордын гогцоо гэдэг газар манай хойдлынхан сунгалаа. Хурдан байна. 2 тэрлээ. Хурдан байна. Тэгсэн чинь 2 хоног бороо орчихдаг. 7 сонгочихсон 8-9-нд бороо орчихсон. Та хоолыг нилээ хассан баг. Үгүй ер нь наадмын өглөө наадмын шөнө гасах юм байд. Надад тэнд гасаагүй л 10-ны өглөө өдөр бороо орчихсон. Тэгээд ингэсэн чинь тэгээд хоолын биш хэдэм илэн гаслаа да. Тэгээд өглөө азгаа мордууллаа. Тэгсэн чинь манай нутгийн шилүүдэм ингээд тэгний дэдний ваатар байсгалан тэр энэ өвний хараад зэрэг хэлдэ. Сонголт нь аав харлаг гэдэг чинь. Дамжрууга очиж харж чад. Би ард нь очиад л дамжрууга удаа зурхтай. Би ард нь очиад л бууж олмын чангална л да. Өвчүүлийн хажууд суугч юм байх хүнд ихтэй би ард нь буугаад азрагныхаа олмыг
чангалаад чинь өвгөн нэмсэн үеэр чарцаад. Ама сах хийжтэй. Гэж яана. Гой сах хийжтэй. Эний 30 минут хоологч илүү өчөхгүй яасан юм дээ минь яа. Гэж байна. Эний хаал энэ 30 минут л илүү өчөхгүй. За юм дэхтэй төхөөлөндөө гэжсэн. Тэгэл лазарга явлаа. 3 хазар гараад ирдэг. Тэгэхээр тань 2 км, тань 3 км л ээдтэй. Нэг жоохон жалгаа гэдэг. Тэнд гараад ир чинь 3-оор цуваад гараад ирдэг. Тэгэл миний хараад ирсэн 3 тарддаг юм аа. 3 км-т л цуг ирчээд гарч ирэхдээ цувж гарч ирээд 3 гарч ирээд л 3 гарч чалаа. Ирээд жоохон дотгошоо амьсгаатай. Аргагүй л одоо хоолно. Тотжил байлээ л дээ. Тийм усан чигэн дотор арайж. Чи арай ийм их усан 3 хоног орчоод өнөглөл ажиллаж байгаа. Ийм хоолоо гэнэ. 30 минут илүү хоолгочихгүй тэгээд эмсрэнгээ надад. Тэгтээ минь яваа наадах чинь өдрөө. 3 зэрэг. Ер нь турхаа азраг басна уу? Ер нь махтаахан биерхүү азраг байсан. Артар тоонхайг үлдээ. Тэр тулдаа тэр 2-3 өдрийн бороо тэгээд дээрээс нь хоолыг хасахыг авсан байх. Тийм. Тэгээд нэмсрэнгээ тэгж хэллээ. Тэгээ 3 дор болчих чийсэн 90 онд. Араа зэрэг. Тэгээд л араа зэрэг. Тэгээ араа зэрэгний 4 төл. 4 гүний төлөвдөнд тавьсан л да. Одоо тэр чинь сар лазарны охин төлөвд гэсэн. Охин төдөө сар лазар хараа зэрэг иргэл төлөвдөнд л тавьж байгаа юм. Нэг жилийн асах цумын асах чинь ч бас олон одоо бисрэг өгч одоо нөгөө та сайн ярьж байгаа Батын ламсрын. Тийм ахраад явуулаа Батын ламсрынгийн харыг олон Жангарцгийн өрөө ингээд л харин тийм. Тэгэхээр асахтад очиод бас 4 айраг аваад ирнэ гэдэг бол бас нэг хамаргүй л байх. Баргийн хүү одоо бас хэн дуртай нэг очиод бас нэг 4 айрыг аваад ирэх байх л та. Тэгээд тэр жилийн одоо бас асахтад очиж одтой сайхан наатсан. Тэр жилийнхаа дурсамжаас бас хуваалцаач. За тэгээ 94 онд манай сумын 70 жил. Аллаа. Сумын 70 жилдээ ах чинь араа зэрэг гэсэн чинь арай дарагдуулаад. Тэгээд дарагдуулаад мордуулж байсан чинь манай сумын хойл байна гэдээ бас нэлээд надаас нэлээд за чи өвтөрөө азаргаад та. Айгаараа л орчихлоо та. За арай тарган тавьчих юм. Ийм жигэн дотор ийм ахаад байхгүй. Арай л тарган тавьчихлаа та. Тавган шигрээд одоо тэгээд айрхдахгүй боллоо та гэж байна. Биш бас одоо найдныг оруулчихсан баг. Одоо бөхстөө айхтар төрөө үжсэн тэр таа хэвсээ байлгүй гэж бас дотроо бодож байсан чинь. Тэгээ явдраа явуулчихсан чинь. Тэр өвний байн гэдэг өвний онгороо 6 дороо мих толгот орчихдаг. Яг л хэлээд байгаа юм л дээ. Нэр юм шууд мордогтлаа. За. Айрыг арах нар очаа чиний живэтрээ азрах болов. Тэгээ 6 долоо дарлаа. Тэгээд маргадар наран хийнэ өдөр сумын 70 жил. Соёлын мөрмөн дөрвөлдөг. Язаалан мөрмөн амуучууддаг. Агаазрын шидлүүрэн төрүүлээд. Тэгээд сумынхаа тэгшээ 70 жил тэгээд уурам 1 төр 2 хэрэгтэй. Тэгээд хойдон жил насхтын энэ 70 жил болж байгаа. 95 онд. Тэгээд өвлөн тэр соёлын заарлмаараа хонгор азрах хоёроо би анх зүүн бүс гэж 95 онд халдсангийн шүүдэд ерөнхийдөө зэнгэлтийн жигжүүн 100 жил зүүн бүс гэж хамгийн ихний наадам болж ирсэн. Өвлөн тэгээд тэнд очиад хонгор азраа мөжүүлээд соёлын нэг саарлаа соёлонгаа дөрөвтөр боллоо. Тэгээд халзанд житг юм уу гэж бодож байсан. Халзангийн бас даал болж исэн тэнтэй. Тэгээд тийм үү. Тэгээд гэнт байлаад манай энэ дүүгийн аваа
манай бэр асахтай юм. Ер нь бэрийнхээ нутагт очив. Тэгээд очсон. Тэгээд ер нь бол дөржих наадмын хэлж ийсэн. Та ер нь морийг зүрх болсон гэвэл жоохон андуу байгаарэ. Тийш гэж хэлж ийсэн л да. Амдуу. Болцоход дүлгнээд байвал морь бас. Урах гээд байдаг юм шүү. Миний морь өнөд тэнд орно. Нөгөө зэргийг хиймэр дагна гэдэг нь хань. Хэлээд мордуулж байна. Дөржихч л өөрөө хэлээд мордуулж байсан л одоо. Тийм нэртэй. Би хэлэх гэж яах вэ? Тэгээд аав ээжтэй миний морь нэг тиймэрхүү харигднаа л гэж хэлнэ л дээ. Миний морь аав надад харигднаа л гэж. Тэгээд асхтын 70 жил байна. Тэгсэн чинь нэг 2-3 найзтайгаа яах. Морь барайг байх жаахан арих ганц нэг юм уугаад. Асхтай явнаа л гэж. Энэ жил би одоо бэрийнхээ нутагт асхтай явнаа. Суманд урд жил нэг 2-3 юм орчихсон чи надад жаахан арихсан. Чи асхтай очиж хамсыг будааны юу талаад асхтай уу яаш энэ том атууч энэ. Гэж авчээ нөгөө дөөл нь уснаа маш. Чи юу заавал чи. Тэг би 3 орнод төгөл. Тэг алуунцсан. 3 Орж жил нэг төр 2 яригдсан шүү дээ. Тэг нэг төр тий. Амхаад 70 жил нэг төр 3 орноо л гэж хэллээ. Нээр нь бол гэж байна. Бодол багтаа яад юм бэ чи ята. Юу орох вэ гэж байна. За бүр би тэнгэр нэ азарга оруулна да азарга оруулна да. Гана надад амуу зүүцсэн дөрүүлсэн шүтлэн заалан 2 оруулна. Энэ 3-ыг оруулна. Аавтай 2 энэ 2-ыг оруулна л гэлээ. За тэгээд л үйтгэл юм болоод урагшаа явуулаа. Сахтын мэдэнийхэн Кавказтай гэдэг газар морьтой уяад. Таас энэ даглаа азарга мордуулаа. Нутгийнхаа нэг үе яштай ажиллаа байлаа. Тэгсэн чинь өвсөн хараа манайхны ийм өсөйг бодох юм бол хараа моторгоон дуу хатууд юм. Энэ дараа өлөөр яг Монгол ягаас арай яг ч гэсэн арай өөр юм шиг. Тэгээд хооллоо за болно одоо. Барья хэлээ. 2 азарга. Хоёулангийн сунгасалтай их сонголт хийгээд хоёулангийн хийвтэй азаргаж. Яна их төгөл чимдээл гэж хоёулаа хоорондоо ирээд очсон. Тэгсэн чинь миний манайд хүний нутагт ирчээд өгшөөд азаргийнхаа царайг хааруулаад чи витрил нэр гарган шүү дээ. Азаргаа өчүүлчих бол хэцүү шүү дээ. За тэгвэл хоёлаа тэнгууд нь дуугарсгүй. За 30 минут тавил гэж байна. За тэгэл боллоо. За тэгээ тавиллаа. Нөгөө хоёр нь итэл байх юм аа. Өвсөн нараа хоёлаа тойроод хараад л хэвдүүлээд байсан чинь итэл байх. За тэгээд байсан чинь ахаад нэг 30 минут тавил барьдаа л шүү. Тэгээд цаг илүү идүүлээд. За хоёулангийн тэгэл мордууллаа да. Тэгээд мордуулчихсан. 360 азар мордсон. Сахтын 70 жил. Тэгээд миний найз азар 10 төрөд, миний хараа азар 11 төрчихж байгаа. За. Хоол нь олон мөрлийн шиг ирчихсэн хаална. Тэгээд одоо яах вэ? Тэгээд дараа нь за тэгээд миний 2-3-ын нэг ингээд доослаа. Байдгаа. За тэгээд маргаад нь тэгээд ихний наадмын өнгөрсөн оройн. За энэ мордыг нараас задартай тарлаа. Одоо тарн хаана болох вэ гэж хаалаа. Тэгсэн чинь сахтай дайд төндич ястай. 100 ер нь тар гэж энэ гачим болж байна. Тэнд ч тарлаа 3 магнасаа. Хаана жирж байгааг мэдэхгүй. Нэг голдны тэгэл хүрээд ирлээ. Давал үзүүрт байгаагүй голдны хандлаа байсан байх одоо. Тэгээд тэр
Тэгээд хооллоо. Та чигдэр азрын хаалыг ингэж ихтүүлж ирсэн юм чинь эднээс энэ хүн гэж. Иймэрхүү хоол өгнөдэй. Тэгээд нэлээл багтан хоолог тавилаа. Тэгээд соёлмөр мордлаа. Соёлмөр мордод манай нэг найз байсан. Хойшоо жоох амтуу амдаад явж байсан чинь тэр хойд барилгын яарад мөрөд гараад ирлээ. Хоёр хүмүүс гараад ирлээ. Миний соёлын сарлмууд дээр Бандагж гэдэг манай сумын аймагт язаланда төрүүлсэн. Бон хайлмар холбоотой. Тэгээд холбоотой бочлаа да. Тэгээд яваад тэр асхтын наадмын талаар салдаг салаад яа тэрдөө салаад нэг явах явж гад хоёр хот гараа ажиллагсан чинь миний сарлмар цогчдгийг. Тэгээд загчсан ясаа. Тэгээд тэр бандагжгүй хайлмар төрүүлээ. Араас нь хоёр одоо энэ Ирланд бодгож Будгаан өрөө соёлон хоёр соёлон дайраад тэгээд дөрөвт орчихдаг. За дөрөвт орчихдаг юм байна. Тэгээд залмаар мартуулчихлаа. Залаад бас л ганцаараа ирээд тэнд бас цогчдаг. Тэгээд хоёр дөрөвтэй болчихдаг. Тэгээд шүтлүүрээ нь бол битүүрээ. Дааганда сумын 70 жил 19 дарсан. Зарлуу тэгээд ер нь бол ордлоо байсан л да. Тэгээд шүтлэнгээ мордуулсан чинь хоёр хөөрэ дөрвөрөө дасаад хоёр хоёроо тэгээд дөрвөл орж ирсэн. Тэгээд хамгийн тэгээд арийнхын хоёрын буруутал тэгээд дөрөвт орж ирсэн. Тэгээд гурван дээр аваад тэгээд асхтай өвчүүлд олон аав үеийн олон өвчүүл малмаа ер нь манай асхтад энэ зөөхөн хүн 2-3 нь авдаг юм шүү. Энэ голдуул 30 эргээ чи нэгээр нь л авч гардаг юм шүү дээ. Манай өвчиж яхан ховдог болж байгаа юм уу юу? Энэ дээр аав мэндэг чи ярьж яасан. Тэгээд 3 ер нь нэгээр нь л 30 шаардтай эргээ автад гардаг. Нэг азрагны нэ хоёр төлөв төрүүл орно гэж босоо авшгүй. Тэгээд ярьж байсан. Тэгэхээр та 3 айраг авсан юм уу? 3-4 авсан. Уг нь бол 4-ийг ч авахаар юм шиг. Ер нь хараад байсан л тэгээд хоёр үрээний тухайд хоол нь багтсан байсан. Яг тэн дээр ирээд л одоо цогж ийн гэхийг бодоход азаргаа бол нь хоол нь ихсэн гэж тооцсон шүү дээ. Азаргаа бол тэрэнд одоо би одоо тэр нахтар хоол нь багтаагүй тэгж албатай иржгээд тэр одоо яасан тэрийг бол ахын бол заяач энэ болоогүй л дээ. За асхтаас 1 дор 3 айраг аймгийн баяр наадмаас их насны мөр түрүү хамаа үзүүр сумандаа ер нь бас тэгж олноор нь бас айраг түрүү авч ясна уу? Тийм тохиолдлууд бол нийлээд бий баг тийм. Бас нэлээд хэдвэл дээ. Тэгээ 96 онд сумандаа азаргаа оруулаад соёлон дөрвлүүлээд багшаа 96 оны 3 явсан. Энэ үнэмлэхүүд нэлээ нэгээр бий л дээ нэгээд. Тэгээ 97 онд гангийн 5 жил гэж болоод аймгийн наадамд очиж хязгаарлангаа нэг бас 300 яран гэдэг юм байна. Энэ шүтлэн битүү шүтлэн асхтын 70 жил дээд соёл азар боруулж байсан гэж. Ажигсранган эрмэр төрүүлээд. Зүүн жигсрэн гэдэг алзан зүүн жигсрэн гэдэг үгний тавталгын давтарч төглөө эрмэр. Тэр төрүүлээд миний тэрсаар лазрант гурвуулж яасан. Яалтчгүй сайн багшийн шав байна. Таач бас багш нарынхаа чихийг халууцуулаагүй, бас ч нэг гонсоолгоогүй дэжгүй сайн савн байсан байна гэж бодож байна. Одоо бол өөрөө морь уйдгүй болоод л одоо таныг нутгийн сайн ууч шав оруулсан байна тий. Тэгээ бол одоо насараагт тийсэн морь уйдгүй ганцаар морь хүнээр уйлж байсан. Тэр хоёр морь бас бүдүүмээр аваад хүнээр уйлж байсан.
Тэр морд нь бас 4 жил байсан юм билээ. Тэгээ энэ хүний морь үеийн гэдэг чинь. Өөрөө бас даагнаа бол амжтгүй л байсан. Хүний морь үеийн гэдэг чинь хэцүү юм байна. Хэцүү. Өөрөөр нь илүү ахсаг санагдаад байдгийн да гэдэг. Аавас чинь тэгвэл ер нь энэ удмын одоо анхны үе чинь та юм уу? Эсвэл аавас чинь дээд үед байсан юм уу? Ер нь л одоо морь анхных нь л одоо илүү болж байгаа. Тэгээд дүү таныг дагаад бас үйдэг болсон уу? Дүү манай дүү бас намайг дагаад морь. Та аймгийн алдарт байж. Дүү ямар цалтай вэ? Дүү бар урцмын алдарт яач. Өөр танаханд ямар үеч вэ? Өөр одоо энэ дүүгийн хүүхдүүд, манай хүүхдүүд гэдэг ямар үйцгааж л байна да. Тий. За ер нь бол хоёр азрагны удмаар наацсан тийм Тий, ээ. хоёр азраг. Хар азраг, саарл азраг. Өөр бас энэ тэндээс одоо адуу мал авч бас энэ нутаг орондоо хурдан хурц гэдэг сайн адуунуудын уралдмаас ер нь хэр авсан бэ? За ер нь тэр зүүн бүстэрдэг хулуурыг чинь бас уулынаас авсан. Дааг байхад нь уулынаас аваад шүтлэн сургаад нарныг юм оруулаад тэгээд манай халзангийн ноо гэж сайн яаж байсан. Ийм адууны дэрэгдүр яаж гарах юм бэ? Энийг нэг бариад авдаа. Нарныг юм намар сурах гэж байгаа нарныг юм оруулчихсан юм байна шүү дээ. Тагнагийн асгаж яваад. За чи хавар. Зэр янзлахын алдад нэг зэрний усаг итаа наатчих. Тэгээд тосон зэрний усаг гасгаа. Тэгээд тэр шүүтэд айдан жил нь өвөл амууцж яасан. Ер нь бол манай нутгийн уяасна дээд үеийн уяасна л одоо хүүхдүүдийн нийлэн далангүй сайн ер нь хэлээд өгнө. Тийм өөрөө ярианаас өрөөсөө сонсож хахад дуртай. Тэгэх бол одоо ер нь одоо хүний өөрийн миний хурдан байгаа энэних илүү болчих вэ гэдэг бол бодол байхгүй. Тийм байх. Их сайхан. Тэгээд хэлээд за минь юу тагин шүү. Ингийн шүү. Тэгээд эндээгээ нэг 12 насны мөр уяад ингээд найдны хүүхдүүдтэйгээ ингээд уяад очино. Ийш нь 20 км их сонголт болно. Тэгээд одоо бөксөнд нь л одоо нөө хөвчүүлч 2-3 хоногийн өмнө очиад танд хүлээ сонголт болно. Бөксөнд нь л очино. Хүү яаваа. Хүү ирэхээр мордоо сонгохгүй хүлээгээ сууж байна. Хүү ирэхээр мордоо сонгохгүй. Би энэ бас ларын үед адуу модоогоо жоохон олдуулчаад бас 10 9-оор болгож байж очино. Тэгээд манай хүүгээ харнаа. Нутгийн нэр аймагтаа нутгийн нэр гаргасан миний хүү бол. Манай нутгийн өвчүүлэл наад энэ. Өгдөл одоо миний хүү. Жоохон л давал за юмны хүү нэг гिचгээрээ. Тэрийг наадах чараа тийм байх шүү. Гэлээ. Тэр сайхан буурлуудаа сонссон одоо сурсан зүйлээ одоо энэ цаг үед морь ууж байгаа, морь уйхаар одоо шамдж байгаа залуу үеачтай одоо бас хэр одоо хуваалцж байна вэ? Тан дээр одоо багш минь болооч, өний эрдмийн багш болооч гэдэг ирдэг залуучууд ер нь байдаг бол байгаа л бах тийм ээ. Бас асуу зөвлөдөг нутгийн залуучууд зөндөөл бий байх. Одоо ч болоод да тэгээд бидний үед бол тэгжээс одоо тэгж байгаа бүр том энэ эрлийн задуу их гарч гсэн энэ цагаан өвсний уяа чинь биш шүү дээ. Хааны уяа өнгөрсөлөх гэхэд эрлийн задууны уяа өөр болсон. Би бодохдоо бол энэ морь гэдэг чинь дэвэр нэг хийв говьяас өчгөөд өвс өчгөөд дотор нь халаад тэр мэрхэ хорморыг гаргаж байж их зөв эдлэгээ оруулж байж уяа орж байж морь тавьдаг гэлээ. Ганц тийм өчгөөд л хурдан болгоод яг тийм эрлийс болгоод эрлийс ч байсан дээр чинь уяа орж байж л тавьдаг гэдэг багш үтэл гэж чивдсэн. Анхан тэгээд 13 онд татмандаа сэтгүүл дээр 14 онд манай сум 90 жил болсон. 90 жил дахин соёлон соёл морь төрүүлгэлээ. Битүү морь, садаын шаргал морь. Аймгийн наадамд 10 хэд хоногийн өмнө аймгийн наадам болоод аймгийн наадамд 3 таруулаад. Тэгээд сумын 90 жил 14 хоногийн дараа болсон. За төрүүлэг нээл гэсэн. За тэр чинь маттын 90 жил болоод зүүн бус болоод хүүхдүүд
наава тийшээ явъя. Одоо тэнд машаантай, мартад машаантайг мараа бэг аав нь одоо нутгаар нутгийн 90 жил болж байгаа шүү дээ. Би чинь нутгаар нь бас өөрийнхөө ордыг харуулсан шүү дээ. Тэгээд тэр жил бол аймагт битүүмэр уруулаад сум 90 жил төчөд өргөлж гисэн. Урдч байсан. Байн шаргалмаар манай хөрөгний мар юм. Наваа хөрөгний мар. Тэгээд өргөлж яалаа. За бидний урлагийг бас хүлээж авч ийм дэлгэр сайхан ярилцсан Батбар ахта маш их баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан амирт дүүрүүд мараа үн мөн хэвэгдэж яваарэ. Саяны таны ярьсан шиг ийм баяр хаталт наадмууд таны өрөвхөд олонтой тохиох болтугай хэмээн өрөөгөөд ярилцлагаа энэ түргээж аргаая. За баярлалаа. Ерөөл уцшгаа. За баярлалаа. Түтэл одоо ингээд удам угсаан сайжраад аймаг сумын наадманд байна олон харигдваа авсаа. Тэгээ ах манай аймгийн алдарт байж болсон. Та өөрөө бол сумын алдарт. Би бол одоо баруун урт сумын алдарт байж хүн. Тэгээ энэ бол одоо энэ адуу буйн гिचгийн одоо өгөөж юм да. Морьтой монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.